Нийтдээ цагаас хүчит бөхөөрөө алдартай завхан нутгаас төрөм гарсан 3 гарда залгамжлан гарч ирсэн эдэр нутгийн хүчит бүх ардын хувьсгалын түүхэн 93 жилийн ойд үзүүлэх хувьтай байжээ. Хүн нүгүрэн байгуулагдсны 2223 жил, Их Монгол улс байгуулсны 808 жил, ардын хувьсгалын 93 жилийн ой үндэсний их баяр наадмын хүчит бүхийн барилдаанд амжилттай барилдаж 8 давж үзүүрлэн улсын гард цол хүртсэн Завхан аймгийн эдэр сумын харьяат улсын гард шир базрын жаргал сайхан нь аймгийн начин цолыг 2002 онд, аймгийн арслан цолыг 2003 онд, улсын начин цолыг 2011 онд, улсын гард цолыг 2014 онд тус хүртсэн байна. Жаргал сайхан гардын талаар ойр дотных нь ингэж ярьж байна. Гурван эрэгтэй хүүхдийн хоорондоо барилдаад багтаа ингээл тоглоо наадад барилдаад байдаг. Тэгээд хоёр ах нь энийг хүчирдгүү маягтай насны зэрүүч гэсэн нэг тиймэрхүү байгаад байсан. Дан гоёсон залуунд ороод ирэхэд нь одоо хүлээж авч одоо тусал дэмжсэн одоо ялгуулсан компани гээд байна. Мөн одоо дагуулад бэлтгэл сургуулийг яадаг хаан банкны захирал бас сайхан гээд байна. Энэ нөхдүүд маань одоо дагуулж ингэж явсаар байгаа авраг дээд сургуулийг төгсөө. Авраг сургуулийг төгсөөд тэгэл одоо тэрнээс хойш бэлтгэл сургуулаа хийгээд нутгийн олон төмөний хүч буйнаар өдийд барилдаж одоо улсын одоо өдөр төрөлтөрч энэ жил бол бүр сайхан баяр наадам хийлээ. Энэ баяр наадам хийхэд одоо бас нутаг ус Завхан аймгийн ард түмэн босол дэмжиж явдаг хүнд би их баярлж байна. Гурав тараад ингээд 50 сууж чадахгүй шүү дээ. Тэгэхээр өөрөө багтаа хөлөөс бай. Аав ээж хэлэхгүй. Барилдаад энэ ах нартайгаа барилдаад хоомроосгоор манайх нэг юм ногоон дороочтой байсан өнөөдөр ч нөө барилдаад тэгээд энэ ах нар тэр өөрийнхөө дээд ах махыг унгаачаад тэгээд байдаг байсан. Тийм үү. Когда миний хөөдөө энэ сайхан цоловж дэшээ одоо ингэж гарлаа одоо ахиж сайхан барилдаад ахиж цолоо нэмээсэй гэж бодчих. 2000 онд одоо манай жаргал сайхан Завханы эдэр сумаас 10 дугаар ангид төгсөөд тухайн үе манай сургуулийн оюутан одоо би тэр үед яг анхных нь анги даасан багшаар одоо үндэсний өхийнхэн багшаар ингэж ажиллаж ингэж ирж ирсэн одоо саяхан ирсэн ийм хөө тодхон одоо санаж байна. Тэгээ аймгийн арслан цалтайгаа нөлөө удсан яг гоо ер нь бол үеийнхэндээ өсвөртөө сайн байсан бас нэлээ эрт цол авчих уу гэж бодсон боловч яг бас нэг улсын цолонд бол бас удажж хүрсэн сансныг бодоход тэгээ харин цол авснаас хойш цолоо батлаад сайхан барилдаад өдий зэрэг түрлээ тэгээ шавьтаа бас сургууль хамт олон нь бол талархаж ингэж хүлээж авч байгаа. За миний хувьд бол яг бас энэ цолонд өнгөрсөн жилийн наадмаар хүрсэн. За дараа жилийн одоо наадмаар манай нутгаас одоо улсын наадмын үзүүр болоод гард цолтод хүрсэн. Энэ бол одоо манай нутаг орны одоо сайхан бүх төрдөг бүхий үлгийн нутаг гэсэн одоо илэрхийлэл гэж би бодож байгаа. За жаргал сайхны маань хувьд бол энэ цолонд бүхийн тулд одоо маш олон жил шургуул сайхан хөдөлмөр хийсэн. Эннийх нь бас илрэл гарч байна. Тэгээд бүхэл хайртай завхамчууд ах トゥ нар ард түмний бас энэ одоо бас дэмжлэг маш ихээр орж өөрийнх нь одоо хичээл зүтгэл одоо маш ихээр байсан. Энийг авахын тулд олон жил одоо хөдөлмөр хийсэн тийм ээ. Энэ одоо бүх зүйлүүд энэ одоо нэгдэл одоо илэрсэн ийм наадам болсон доо. Жаргал сайхан гардын хувьд улсын наадамд 2004 оноос хойш 10 жил барилдаж байж гар тэмээх өндөр цолонд хүрсэн хөдөлмөрч бүх юм гэдгийг эргэн тойрных нь хүмүүс ярьж байна. Завхан аймгийн эдэр сумын харьяат улсын гард шир базрын жаргал сайхны гард цолны хүндэтгэлийн цайлага Улаанбаатар хотын SS клубт 10 дугаар сарын 24-нд боллоо. Уг арга хэмжээнд Завхан нутгийн төлөөлөл болсон олон алдар суутай хүмүүс хүрэлцэн ирсэн бөгөөд Орхон аймаг дахь Завхан аймгийн нутгийн зөвлөлийн төлөөллүүд ч гардтай хүндэтгэл үзүүлэхээр ирсэн байлаа. Гардынхаа цолны медалганд одоо бэлдэж нэлээд одоо хурал цуглаан нэлээд юм хийсэн. Тэгэхээр бид нэр Завхан аймгийн нутгийн зөвлөл бол Орхон аймаг дахь Завхан аймгийн нутгийн зөвлөл бол ноднонгоос хойш нэлээд эрчимтэй үйл ажиллагаа явуулсан. Завхан аймгийн 90 жил энэ жил бол аймагуд сумуудын 90 жилд бол маш идэвхтэй оролцсон. Монгол улсын гард жаргал сайхны цолны баяр тэмдэглэл үйл ажиллагаанд оролцож байна. Орхон аймагт 100 гаруй мянган хүн амтайгийн дотор 24 мянган одоо завханчууд ажиллаж амьдарч байна гэж ингэж ярьж байгаа.
Тэгэхээр тэднийг төлөөлсөн нутгийн зөвлөл гэж одоо Орхон аймагт ажиллаж байгаа. Жаргал сайхан гардыгаа бол бид цаашдаа Орхон аймагт одоо Завхан аймгийн нутгийн зөвлөл завханчууд бид бас маш анхааралтай ширтэж харж хүсэж хүлээж сууж байгаа. Энэ юу гэхээр зэрэг Монгол улсын арслан цаашд авраг болох болов гэж ингэж одоо бид өрөөж алгаа таш ингэж одоо залбир сууж байгаа да. Тэгээд зэрэг энэ одоо цолны найрыг тэмдэглэж байгаа бидний оролцож байгаа явдал бол Эрдэнэ тот дахь одоо Завхан аймгийн завханчуудыг төлөөлж оролцож байгаа учраас Орхон аймд сууж хамтжилт амьдарч байгаа завханчуудаа баярын мэндийг хүргэж жаргал сайхан гард шигээ одоо цог жавхлантай яваарай гэж ингэж хүсэх байна. Улсын баярын наадамд 12 жил барилдаж Монгол улсын гард цол боллоо. Начин цол аваад 4 жил болж байгаа. Болоод 4 жилдээ гард цол авлаа. Тэгээд энэ орой сайхан миний баярын өдөр сайхан болж байгаа гард цолны наадам. Тэгээд бүхэл спортоор 7 дугаар ангиас хичээллээд тэгээд Завхан аймгийн эдэр сум байж байгаад аймгийн төв рүү ороод тэгээд юунэрэн гээд аймаг арслан манай талиг өш. Тэрний өдөр тумдаар яг бэлтгэл сургалтыг тэрний одоо анхны хадаг өрөөл би шавны болё гэж хэлээл анх шав орж ирсэн дээ. Тэрнээс хойш одоо цөөнгөө 10 хэдэн жил болж байна. Тэгээд одоо манай Эрдэнэтийн нутгийн зөвлөлийн Намхан Ямбуу дарагтаа нутгийн зөвлөлийн болон Батбэг нартай бүгд баярын мэнд өргөе. Тэгээд Эрдэнэтийн нутгийн зөвлөлийн ер нь итэс спортод их сайн элэгтэй спортыг дэмждэг хүмүүс байдгийг. Тэгээд нийт Эрдэнэт байгаа нутгийн зөвлөлийнхэнда болон нийт одоо эрдэнэчүүдтэй баярын мэнд өргөе. Энэ сайхан одоо ингээд бөхөөд эдэлдэг Монгол түмэн тэгээд ахиад бүхийн одоо дэвшил хөгжил шинжилгээг одоо бид нар ахиад дээш нь өргөж явах хэрэгтэй. Тэгээд за ингээд та бүхэн одоо сайн мэдэх байх. Тэгээд Монгол улс одоо ингээд Монгол улс төдийгүй дэлхийд алдартай хөөми шүлэгч, яруу найрагч тэгээд туйл хайдгийн одоо сайхан одоо залуугаараа бид нар бас ингээд одоо бэлэг барьж байгаа. Монгол улсын арслан Батсуур Монгол улсын гард жаргал сайхандан хүндлэл сууж баяр хүргэж байна. Бүх гэдэг ийм сайхан ёстой, эренбитэй, жодогтой, хүн чанартай ийм сайхан үндэсний соёл бол үндэсний бүх маань өнөөсөө мөн. Завхан аймгийн эдэр сумын харьяат улсын гард Шир базрын жаргал сайхан улсын баяр наадмын 3-ын даваанд Говьлтай аймгийн харьяат улсын начин Тогтох хоёрыг, 4-ийн даваанд Өвөрхангай аймгийн харьяат улсын начин Ганхүүг, 5-ын даваанд Сэлэнг аймгийн харьяат улсын авраг Эрхэн баярыг, 6-гийн даваанд Увс аймгийн харьяат улсын авраг Мөнхбатыг, 7-гийн даваанд Хөвсгөл аймгийн харьяат улсын арслан Мөнхбаатрыг, 8-ийн даваанд Говьлтай аймгийн харьяат улсын гард Ганбаатрыг тус өвдөг шороодуулж улсын наадманд багтаа барилдан үзүүлсэн билээ. Жаргал сайхан гардын хөдөлмөрч зан төлөв нэг тухайлаг уран барилдаан цаашдын арслан авраг солонд хүрэх гүүр болох нь ойр харагдаж байна. Монгол бүх